Монгол улс Улаанбаатар хотноо олон улсын төмөр замуудын ачаа тээврийн хэмжээг тогтоох ийм хурал анх удаа биечлэн болж байна. Ер нь бол 14 онд эхэлсэн энэ хуралдааны үйл ажиллагаа бол 5 удаа хойшилж цар тахлын үед бол дандаа цахимаар хэгдэж ирсэн боломжтой байна. Өнөөдөр анх удаа биечлэн 11 орны Монгол улстай нийлээ 12 орны нийтдээ 200 гаруй төлөөлөгчид оролцсон ийм хурал болж байна. За энэ хурал бол Монгол улсд болж байгаагаараа бол нэгдүгээрт бол давуу талтай. За ер нь сүүлийн 2-3 жил цар тахлын дараа бол эдийн засаг өсөж төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. За цаашдаа бол мэдээж дэлхийн нийтээр сүүлийн үед бол эдийн засгийн 40 миллиона тонн груз, а в прошлом, в 2024 году, на 1 миллион тонн больше, то есть 33,4 миллиона тонн груза. Из указанного Одоо тодорхойны ачааны хэмжээг 2023 онд харьцуулахад экспортын ачаа также программу технического развития и реконструкции Улаанбаатарской железной дороги до 2030 года. Реализация данных программ ачаа тээврийн хэмжээг олохоор нэмэгдүүлэх тал дээр Монгол улс нэлээд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар төмөр зам, мөн зам тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа гэдгийг энэ төсөнд хэлье. Эцсийн үед ачаа тээврийн үн нэмэгдэж байгаа гэсэн хүн юм болов. Ачаа тээврийн үн бол нэмэгдсэн байхгүй. Яг ер нь бол зүгээр олон улсын хэмжээнд бол аль болохоор одоо экспорт импортын ачаа бараа харьцангуй одоо бас багасж магадгүй гэж тооцож байгаа учраас аль болохоор ачаа тээврийн хэмжээний өртөг зарлаа бууруулахад нэлээд онцгой анхаарал тавина. Тэгжээж одоо бид нар бусдын ачаа тээврээс гадна өөрсдийнхөө одоо экспортын ачааг нэмэгдүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллана. Ачаа тээвэр нэмэгдэхийн хэрээр бас нэвтрүүлэх хүчин чадлыг яаж өсгөх вэ гэдэг асуудал болж байна. Яг ер нь бол нэвтрүүлэх хүчин чадлыг таа бүгд мэдж байгаа. Монгол улс бол экспорт дээр ялангуяа нүүрсний экспорт дээр бас нэлээд анхаарал тавьж байгаа улс. Тэгээд сая бол энэ зөвлөгөөн дээр хэлсэн. Бид өнгөрсөн 2 сарын 15-нд Харьбин хотод олон улсын одоо хурал дээр мөн одоо ганц мод хошин спортын хил дамсан төмөр замыг олон улсын гэрээг сойрхон баталсан байгаа. Одоо удахгүй 3 сарын 17-нд чуулган нэгдээд сойрхон батлах үйл ажиллагаа явагдана. За энэ ажиллагаа одоо үйл явдал эхэлсний дараа бол төмөр зам аль болохоор богино хугацаанд ашиглалтанд оруулна. Энэ төмөр зам ашиглалтанд орсноор мөн дагаад 4-5 боомт холбогдож эхэлнэ. Ингэснээрээ бидний одоо бодож зорж байгаа ачааны хэмжээ нэгдүгээрт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр эдийн засаг ус сайжрах ийм боломж олцоо бүрдэн хэдийгээр одоо түүхэд нь багсан одоо унаж байгаа ч гэсэн бид гарах хэмжээнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр бас илүү онцгой анхаарал тавина л гэж бодож байна. Монголын хурлуудыг ер нь одоо Монголын тал одоо ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх ямар нэгэн шаардлага тавьж ирсэн бэ? Энэ жилийн хувьд бол бас ер нь одоо та өөрчлөсөн бас тахмаг байгаа х тийм ер нь талууд ер нь ямар байр суурь илэрхийлэхээр байгаа. Яг зөв ер нь бол монголчууд бидний хувьд бол ачаа тээврийн хэмжээг нь болохоор нэмэгдүүлэх тал дээр олон улсад ялангуяа транзит ачааг нэмэгдүүлэх дээр бас нэлээд анхаарал тавьдаг. Тийм учраас аль болохоор бид нар олон гарцтай болох асуудал чухал. Тэр утгаараа өнөөдрийн одоо энэ зөвлөгөөн дээр бид баруун зүүн коридороо одоо нэмж барьж байгуулнаа. Өөрөөр хэлбэл бичигчээ болсон мөн шивээ хүрэн одоо арт суур гэдэг ингээд баруун зүүн босоод тэнхлэгийн төмөр замыг барихад энэ олон улсын төмөр замуудаас хөрөнгө оруулахыг бид бас уриаллаа. Тэгээд бид бас төмөрд энэ том дэд үтсийг ер нь бол ганц улс ганцаараа эзэмшдэг биш. Олон улс хамтарч эзэмшдэг ийм дэлхийн практик байна. Тэгэхээр энийг бид нар хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. Төрөний үн дээр нэг нэмээд асуухад нөгөө Оросын талтай нэг уулзалт хийсэн шүү дээ оны ихэнд. Тэгээд тэгэхэд одоо Улаанбаатар төмөр замыг бол одоо үнэ нэмэх одоо санал хэдий талаас тавьсан гэсэн манай тал дээр одоо ямар байр суурьтай хэрхэн зөвшөөрсөн бэ? Ер нь Оросын улбаны улсын талаас ялангуяа иржээдээ бол аль болохоор одоо тарифыг нэмэгдүүлэх асуудлыг байнга ярьж ирдэг. За бидний хувьд бол 2-3 удаа нэмсэн ахиж нэмэх боломж байхгүй. Энэ хэрвээ одоо ачааны хэмжээг нэмэгдүүлвэл нэгдүгээрт бол манай дотоодын аж ахуйн нэгжүүд бол энийг даахгүй. Нэг хоёрдож бол түүхийд унж байгаатай холбогдуулан ачааны одоо тарифыг уян хатан болгох. Өөрөөр хэлбэл одоо түүхийдийн үнэн унавал дагаж ундаг, одоо багасдаг.
нэмэгдүүл дагаж нэмдэг ийм одоо үеийн хатан ийм одоо ачааны одоо тарифыг тогтоох асуудал дээр өнөөдөр бас манай талууд хоорондоо ярилцаж тохирно гэж бодож байна. Яг төмөр замыг хичнээн хэр хэмжээтэй ачаа тээвэрлэхээ гэдэг талаар зөвлөгөө өгч байна. Ер нь манай улсад транзит тээвэрлэлийн бусад төрлийн ер нь төмөр зам одоо галтгаараа дамжуулж ачаа тээвэрлэх хэрэг хэмжээтэй байгаа. Энэ жилийн үед жишээ хичнээн хэмжээний тоон ачаа тээвэрлэхээр төлөвлөж ярилцаж байгаа шүү дээ. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөө 3 дугаар сарын 10-наас 14-ний хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж байна. За тэгэхээр 2014 онд энэ хурал Монгол улсад зохион байгуулагдчихсэн. Түүнээс хойш 11 жилийн дараа өнөөдөр Монгол улс зохион байгуулах гэж байна. За тус хурлаар бид 2025 онд тээвэрлэх хөрш замуудтай болон бусад энэ 5 дугаар хэсгийн төмөр замууд эдгт нь 11 зам орж байгаа. Монгол улсаас гадна энэ төмөр замуудаар бид ямар ачааг ямар хэмжээтэй тээвэрлэх вэ? За эдгээр ачааг тээвэрлэхийн тулд бид техник зохион байгуулалтын ямар арга хэмжээг авах вэ гэдгийг энэ хурлаар хэлэлцэж баталгаажуулнаа. 2023 онд Улаанбаатар төмөр зам 32.3 сая тонн ачаа тээжсэн. 2024 онд 33.4 сая тонн ачаа тээсэн. За 2025 онд бид 34 сая тонн ачаа тээхээр замуудтай тохиролцоод энэ асуудлаа бид баталгаажуулахаар энэ хурлыг Монгол улсын нийслэлд зохион байгуулж байна. За Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт 2030 он гэхэд бид төмөр замаар 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа. За энэ 50 сая тонн ачааг тээвэрлэхийн тулд Улаанбаатар төмөр замын техник нэвтрүүлэх, боловсрол хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөлийн өртөөдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, за мөн гол замыг 2 замтай болгох, цахилгаанжуулах гэдэг Улаанбаатар төмөр замын хувьд төлөвлөж байгаа ажлууд маш их байна. Ойрын хугацаанд чинь нэлээд ажлууд хийх боломжтой байна. За ойрын хугацаанд бид төмөр зам гэхээр зам гэдэг бол төмөр зам өөрөө сайн байх ёстой. Тэгэхээр бид замын их засварын ажлыг хийх ёстой. Улаанбаатар төмөр зам 1949 онд байгуулагдсан 75 жилийнхаа түүхтэйг бид нэр 2024 онд тэмдэглэсэн. За үүнээс хойш бид техник нэвтрүүлэх, боловсрол хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ ажлуудыг бид нэн тэргуунд хийх шаардлагатай байгаа. Одоо тээвэрлэж байгаа ачааны ер нь дийлэх нь ямар төрлөө? Одоо тээвэрлэж байгаа ачаа гэхээр бидний за 34 сая тонн ачааны 21 орчим сая тонн Монгол улсын экспорт импортын болон дамжин өнгөрөх ачаа байна. За дамжин өнгөрөх ачаанд бид модон бүтээгдэхүүн Оросын албаны улсаас Хятадаас Орос руу электрон бараа, за тэгээд химийн ачаа, бусад барилгын материал зэрэг ачаануудыг тээвэрлэдэг. За экспортын ачаа гэхээр Монгол улсын уул уурхай бүтээгдэхүүнийг бид Хятадын төмөр зам болон Оросын төмөр замаар дамжуулан 3 дахь орнуудад хүлээлгэн өгдөг. За импортын ачаа гэхээр ард түмний өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн, одоо бидний шатхуун, дизелийн түлш, бензин, барилгын материал, хүнсний бараа, эм бүтээгдэхүүн гэх мэт ард түмний өргөн хэрэглээний бараа гэдэг. Транзит тээврийг одоо нэмэгдүүлэх тал дээр чинь бусад асуудлаас ханаас илэрхийлж байна. Ер нь ямар хөө байрсан гэж байна. За Монгол улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг бодвол бид өнгөрсөн оны хэмжээндээ барина нэмэгдүүлнэ гэсэн тийм бодлого бол төлөвлөөгүй байгаа. За Монгол улсаас гарах экспортын ачаа, уул уурхай бүтээгдэхүүн, импортын ачааны тээвэр бол маш нэмэгдэж орж ирж байгаа. Взаимоотношения между Казахстаном и Монголией имеют очень глубокие. Казахстан улсуудын хамтын хоорондын ажиллагаа бол түүхэн маш урт удаан хугацааны харилцаатай. Биднийг бас юу нэгтгэж өгдөг вэ гэхээр аль аль нь нүүдэлчин ард түмээ. Монгол болон Казахстан улсууд нь тээврийн салбарт маш нягт хамтран ажилладаг бөгөөд түүнээс зай гадна Казахстан улсын төлөөллүүдийн өмнөөсөө Монгол улсын зам тээврийн яам түүнээс зай гадна Монгол улсын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замда өнөөдрийн бидний энэ хурлыг ингэж маш сайн өндөр түвшинд зохион байгуулалттайгаар зохион байгуулж өгч байгаад талархал илэрхийлмээр байна. Хамгийн ихний асуудал нь юу вэ гэхээр Казахстан улсын хилийн гарцуудаараа ямар хэмжээний ямар төрлийн ачааг тээвэрлэх вэ? Түүнээсээ гадна өнөөдрийн энэхүү хуралд оролцож байгаа улс орнуудтайгаа цаашдаа хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг талаараа шийдвэр гаргаж хэлэлцэх болно. Өнөөдрийн байдлаар Казахстан улсад суурь бодцоо хөгжүүлэх чиглэлээр маш олон төслүүд хэрэгжиж байгаа. Түүнээсээ гадна 2 дахь зам барих бас
аль хэсэгтээ нэвтрүүлэх чадвар бага байгаа, сул эмзэг байгаа хэсгүүдийг улам өргөсгөж хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа. Энэ жилдээ бид нар Алмата Зангилаа болон Устыг Мөнти хэсэглэл дээр төмөр замаа улам хөгжүүлж барихаар хичээж байна. Энд төслүүдээ хэрэгжүүлснийхээ үндсэн дээр Казахстан болон бүгд найрамдах Хятад ард улс хоёрын хоорондын тээвэрлэж буй ачааны хэмжээ болон нэвтрүүлэх чадвар улам нэмэгдэх юм аа. Монгол улстайгаа бол ачаа тээврийн хувьд гэх юм бол хамтын ажиллагаас байгаа. Казахстан улсын зүгээс Монгол улс руу хүнсний бүтээгдэхүүн болон үр тариа нийлүүлж байгаа бол Монгол улсаасаа эргээд бид нар арьс ширний бүтээгдэхүүнүүдийг авч байгаа. Өр бүтцийг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд бид нар Хятад улсын газар нутгаар дамжуулаад Монгол улстай ингэж тээвэрлэх ачааныхаа хэмжээг ч гэсэн нэмэгдүүлнэ гэж цаашдаа харж байгаа. Импорт, экспорт болон транзит. Казахстан улсын нутаг дэвсгэрээр нийт 27.5 сая тонн транзит ачаа тээвэрлсэн. Энэ болохоор рекорд тогтоосон түүхэндээ байгаагүй их хэмжээ гэдэг.